Энэ бас энэ тайлан дээр байсан юм а. Энэ засгийн газрын хэрэглэх газраас 2024 онд Дорнод Хөвсгөл аймагт хэрэгжүүлсэн тус бүр 10 тэрбум төгрөгийн програм хангамж байг тавигдсан байна лээ. Тэр одоо яг ямар ажлууд байсан бэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За эдийн засгийн хөгжлийн яамнаас хүн байгуул уу? Эдийн засгийн хөгжлийн яамн дээр энэ BPS гэдэг програм ашиглалт, сайтын ашиглалт болон за энийг болохоор бол бусад төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар ашиглах асуудал ашиглаж нэгдсэн удирдлагатай болох асуудал ерөөсөө хангалтгүй байна гэсэн ийм одоо аудитын дүгнэлт гарсан юм билээ. BPS цэг MOF.gov.cg гэсэн ийм сайт болон энэ одоо системийг ашиглахтай холбоотойгоор бусад төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын одоо ашиглаж байгаа байдал за энийг одоо нэгдсэн удирдлагаар хангаж байгаа байдал хангалтгүй байна гэсэн ийм дүгнэлт аудитын үндэсний аудитын тайлан дээр байна. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөөч гэдэг ийм хоёр асуулт. За эдийн засгийн засгийн газар талаас хэдэн номерын микрофон? За 3 номерын микрофоныг нээ. Гишүүний асуултанд хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын хэрэглэх газрын мэдээлэл технологийн газрын дарга биелэг Дэмбэрэл. Тэгэхээр гишүүний асуултанд асуусан яг энэ 8 тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл бол одоогор надад байхгүй байна. Тэгэхээр тусгайлан яг ийм мэдээллийг би тусад нь гаргаж хөрвүүлэх нь зөв болох бах. Яг одоогор бол ийм мэдээлэл алга байна. За албан бичгээр дэлгэрэнгүй хариултыг Соронзон болд гишүүнлөө хөргүүлээрэй ажлын хэсэг. За өөр асуулт асуух гишүүн байна уу? Залжруулж асуух уу? За ингээд гишүүд асуулт асууж дуслаа. Эрдэнэт гишүүний микрофоныг нээ. Эрдэнэт гишүүн. За энэ мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг